За сайн бацгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Подкастыг маань сонсож байгаа үзэгч та бүхэн байгаа газартаа тавтай сайхан байгаагаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд өнөөдрийн маань зочин ирсэн байна. Ингээд та бүхэнтэйгээ зочноод би одоо өөрийнхөө зүгээс танилцуулж дараа нас манай үзэгчдэд танилцуулаарай, сонсогчдод бас танилцуулаарай. Тэгэхээр ганц шиг маань өнөөдөр манай подкастад өргөцсөн. Индианагийн их сургууль болон Корнелийн их сургуулийн төгсөгч, магистр. За тэгээд Монгол дэх Америкийн их сургуулийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн. За тэгээд дээрэс нь Teach for Mongolia одоо төслийн мөн удирдах зөвлөлийн гишүүн. Ийм залуу ирсэн. Ингээд урилгыг маань хүлээж авч өнөөдөр бидэнтэй уулзч байгаа маш их баярлалаа. За баярлалаа. Өрсөнд баярлалаа. За Навагаан Түшиг гэдэг ерөнхийдөө үндсэн мэргэжлийн банк санхүүгийн мэргэжилтэй. Тэгээд сая хэлсний дагуу Индианагийн их сургуульд бакалавра санхүүгийн чиглэлээр төгсөөд Корнелийн их сургууль болохоор нийтийн удирдлага гэдэг чиглэлээр магистра хийгээд за ерөнхийдөө 2010 оноос хойш яг салбартаа ажиллаж байна. Одоо подкастыг маань ялангуяа залуучууд тэгээд ээж аавууд ахлагын сурагчид тэгээд дээрэс нь гадагшаа явж сурах гэж байгаа, мэрэгчлээ дэвшлүүлэх гэж байгаа залуучууд илүү сонсдог. Тэгэхээр тэдэнд зориулж хоёлаа өнөөдөр одоо ярилцлага үргэлжлүүлэх нэ. Тэгээд ер нь бол би ярилцлага юунаас эхлэх гэж байна гэхээр Ган Түшгийн хувьд 10 жилийн сурагч байхдаа яг ямар сурагч байв. 10 жилийн чинь юунаас эхлэе. Тэгээд яагаад гадаад явах болов? Яагаад одоо Америкт очиж суралцах болов те? За 10 жилдээ болохоор яг миний хувьд тухайд 10 жилээс одоо 12 жил болсон тий. Нэгээс 6 дугаар анги хүртэл Сэлэнг аймгийн Мандалсан буюу Зүү хараад сурч исэн. За тэгээ Зүү хараад сурж байгаа 6 дугаар ангид төгсөөд 7 дугаар ангид манай гэр бүл Улаанбаатарт нүүж орж ирээд за тэгээд Улаанбаатарт нүүж орж ирээд 48 дугаар сургуульд сурсан тий. Тэгээ яг хот хөдөөгийн одоо нэг ялгаач гэдэг юм уу дөнгөж ингээд шилжиж орж ирээд Улаанбаатартаа дасгаад ингээд нэг тиймэрхүү үе байсан. Тэгээд шилжилтийн үе бас нөгөө яг тэр хүүхдүүдэд айгу хүнд тусд хий тухайд өөрийнхөө биеэр ингээд мэдэрч ийсэн тийм үү. Одоо шинэ хамт олонд ороод, шинэ орчинд ороод. За гэхдээ яг 10 жилд ямар хүүхдээсэн мөр би 10 жилд өөрийг яг л нэг тийм дундаж хүүхдээсэн болоод чинь сурлагаа арааж тэр бус тийм арааж тэр ерөөсөө л яг л нэг дундаж ин бариад нэг ахтар одоо юу гэдгийг илүү зөвхөн олимпиадад ороод онц сураад тийм байгаагүй ерөөхдөө яг тийм дундаж хүүхдээсэн. Тэгээ яг яагаад гадаад сурах одоо юу гэдгийг болсон бэ гэхэлэр манай ээж аваарын хувьд бол хоёулаа угаасаа одоо хүчин зүйлт холбоод улсад бакалавра төгссөн хүмүүс байсан. Байдаг. Тэгээд тэдний зүгээс ч гэсэн ерөөхдөө гадаад сурсны ач холбогдол нь юу вэ гэдгийг арай багасаа эхлээд мэдсэн тий. Одоо адаглаад өөр хэлтэй болно. За тэгэл маагч нөгөө жоохон багч ингээл янз янзын орос хэл дээр бахан номнууд байдаг ч юм уу тий. Тэгэхээр ерөөхдөө тэр чиглэлээр болоод за ерөөхдөө би их сургууль 10 жилээ төгсөөд ерөөхдөө гадагшаа явж сурах нь одоо манай гэрийн зүгээс ч гэсэн миний өөрийн зүгээс ч гэсэн ерөөхдөө тийм хоногчсон байжсэн тий. Зүгээр ягаад Орос биш гэдэг Америк ч юм уу тийм сурсан байх гэхэлэр илүү тухайд манай ээж аав зүйлснэр болох за ерөөхдөө ингээд Америк англи хэлтэй болох хэрэгтэй юм байна. Америк сурах хэрэгтэй юм байна тий. Тиймэрхүү байдлаар ингээд нөгөө багаас маань хоногчлуулсан болохоор ерөөхдөө тэр чиглэлээр явъя гэдэл гадаад сурах одоо юутай болж исэн гэх юм уу да. Хүсэл зорилготой болж исэн гэсэн ойлгож болно тийм. Би яагаад энэ асуултаар ярилцлага эхэлсэн гэхээр өнөөдөр хүүхэд залуучууд маань за гадагшаа явж сурах хэрэгтэй юм байна. Бид тэтгэлэгт хамрагдмаар байна тий. Ингээд гэдэг мөртлөөсөө яг миний одоо явах зорилго яг юу юм бэ тий. Би явснаар би өөрийгөө юуг нь өөрчилж чадах юм бэ гэдгийг бас хараахан ойлгохгүй байгаа юм шиг байна тий. Тэгэхээр яг л гадаадын оронд очиод ингээд зүгээр аюу гой газар л очих гэж байна гэж бодоод байдаг тий. Гэтэл яг байдал дээр бас нөхцөл байдал өөр байдаг. Хүүхэд илүү өөрийгөө дайшлах хэрэгтэй болдог, илүү өөр орчинд ордог тий. За тэгээд тэр дээрээс нь би хин юм бэ? Би юунд дуртай юм бэ? Би хаанаас одоо амьдралынхаа аз жаргалыг олж авах юм бэ гэдгийг тэндээс олж авах хэрэгтэй юм болоо гэж зүгээр миний зүгээс хардаг. Чиний зүгээс гадаадд очиж суралцсанаар, Америкт очиж суралцсанаар ер нь чамд ямар өөрчлөлт гарсан бол гэж чи боддог вэ? Яг тухайд чинь одоо юу гэдгийг 10 жилээ би 2004 онд төгсөж явахдас мэдээлэл яг хомс байсан л да тий. Одооний их шиг одоо юу гэдгийг айл болгон интернет гэж байхгүй, айл болгон бараг утасч байхгүй тий. YouTube ч гэдэг юм одоогоо ингээд мэдээлэл айгүй олон нээлттэй болчихлоо. Айгүй олон их усрээс чи мэдээлэл авч болж гин, сурах, одоо зөвлөгөө авч болж гин, YouTube үзэж гин, кино үзэж гин тий. Тэгээд тухайд болохоор бас ерөнхийдөө одоо байгаа хүмүүстэй яг адилхан тийм одоо бэрхшээлээр явсан гэх юм уу да тий. Яг яагаад явах гээд байгаа очоод ямар байх бол гэдэг төсөөлөл нь ерөнхийдөө нэг киноноос авсан төсөөлөл байсан байхгүй юу ер нь бол тий. Гэхдээ яг нэг гимиг ойлгож ирсэн. За хэрэв би ингээд
гадаад гараад ч юм уу гадагшаа очиод ганцаараа амьдрах юм бол ямар ч гэсэн биеэ дазрах юм байна. Өөрөө одоо чи хоолндоос ахуулаад те бүх юмаа ингээд өөрөө биеэ дазрах юм байна гэдэг юм. Тэр юм бол ойлголт бол айгүй ойлгомжтой байсан. Тэгээд ер нь гадаад суурснаар юмыг арай өөр өнцгөөс харах юм байна тийм үү. Зөвхөн одоо Монголд байгаагаас илүү өөр өнцгөөс харах юм байна. За боловсролын хувьд бол мэдээж Америкийн нэгдсэн улс бол дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг. Тэгэхээр ямар ч байсан хамгийн сайн системээс би боловсрол авчих юм байна гэдэг тийм ерөнхий ойлголтууд бол байсан. Гэхдээ бүр яг нарийн ойлголтууд бол очиж сураад 2-3 жил болоод тэгээд тэр хугацаанд өөрийнхөө юу дуртай, юунд дургүй, энэ надад таалагдах юм байна. Ер нь ингэх ёстой байна. Би ийм хүн байна гэдэг чинь яг очиод ерөнхийдөө тодорхой хэмжээний цаг хугацааны дараа бол илүү тодорхой болсон гэж хэлж болох юм тийм. Ивент тэтгэгч Гамброс. Тэгэхээр одоо бол нөгөө нэг Америкийн засгийн конгрессийн одоо санхүүжилтээр зарлагддаг Fulbright-ийн тэтгэлгийн одоо аппликейшн хүлээж авах одоо хугацаа эхэлсэн явж байгаа 4 сарын сүүлээр хугацаанд дуусна гэж хэлсэн тийм. Тэгээд магистрийн зэрэгээ яг энэ тэтгэлэгт хамрагдаж одоо Америкийн нэгдсэн улсын Корея их сургуулийг төгсөөд ирсэн байгаа тийм. Тэгэхээр тэтгэлэгт бас хүүхдүүд мэдээж бид нарт санхүүгийн болоод одоо бусад зүйл дээр маш их одоо дэмтэй тэтгэлэгт хамрагдах юм тийм ээ. Тэгээд дээрэс нь бас хүүхдүүдийг маш их юм одоо challenge гэж яриад байгаа тийм зүйлд бол уурал нь дууддаг юм байна. Түүнийгээ давах тийм одоо дугсал тэмүүлэл болгох юм байна гэж би харж байгаа. Тэгэхээр Fulbright-ийн тэтгэлгийн талаар Fulbright-д орохын тулд чи ер нь хэрхэн бэлдсэн бол өөрийгөө хамгийн эхэлж юунаас эхэлж өөрийгөө одоо бэлдэж эхэлсэн бол магадгүй Fulbright-д тэтгэлгээ өгөхгүй сууж байгаа хүүхдүүд байж байгаа штэ. Англи хэл нь бол одоо өндөр түвшинд очсон сайн оноо авцсан. За тэгээд дээрэс нь одоо юу гэдэг эсэгээ бичиж байгаа ч юм уу өөрийгөө танилцуулаач гэл ингэхлээр хүүхд. За би одоо хаанаас эхлэх вэ гэл ингэдэг штэ. Чи ер нь юунаас эхэлж бэлдчихсэн? Яг Fulbright-ийн тэтгэлэгт би яг одоо яг түүх ярих юм бол 3 жил дараалж аплай хийсэн. Тэгэхээр нэгсэндээ би нэг дахь удаага өгөө тэнцээг, хоёр дахь удаага өгөө тэнцээг, гурав дахь удаага тэнцээд явсан. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бас нэг тийм амархан бүтцдэг одоо зүйл бас биш те. За ерөнхийдөө 1000-аас дээш аппликейшн ирж байгаа жил болгоно. Тэндээс ерөнхийдөө 15 хөгжил, 10 хөгжил сонгохтой явдаг. Тэгэхээр өрсөлдөөн бол айгүй өндөртэй. Fulbright-ийн тэтгэлгийг хардаг хамгийн гол нэг юм болохоор энэ хүн яг одоо юу гэдэг өөрийнх нь хийх гээд байгаа ирээдүйн зорилго ч гэдэг юм уу чин хүсэл нь яг үнэхээр байна уугүй юу гэдгийг харах. За тэгээд тэрнгээрээс одоо сурж ирчээд Монголд усад ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд ажиллаж байгаа салбар ч юм уу, хувийн хвшил ч юм уу, улс төр ч юм уу те нийтийн алба ч юм уу тэрэндээ томоохон хэмжээний өөрчлөлт ч юм уу. За томоохон ч байх уу. Ер нь тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийх боломжтой хүн үү гэдэг талаас нь ерөөхдөө хардаг те. Тэгэхээр хүмүүс болохоор миний хувьд яаж үлдсэн бэ гэхээр эхлээд би одоо юу гэдэг хамгийн сүүлд тэнцсэн эсэ болон тэнцээгүй эсэ хоёр ингээ харьцуулж уушгаар одоо юу гэдэг тэнгэр газар шиг ялгаатай те. Эхний эсэ бол ерөөсөө зүгээр л одоо би нэг тийм тэгсэн гэд бичсэн. За хоёр дахь эсэ маань тэрийг арай сайжруулсан. За гурав дахь эсэг ингээд уншаад үзэх юм бол илүү би яг яагаад сурах гэдэг юм бэ? Яагаад энэ чиглэлээр сурах гэдэг юм те? Миний одоо юу гэдэг профешнл болон хувийн амьдралд ингээд иймэрхүү юмнууд өрнөөд ингэж явсан болохоор би ингэж яах гээд байна гэдэг тэр шалтгаан ч гэдэг юм уу учир шалтгаан айгуу сайн гаргаж тэр нь хамгийн чухал. Fulbright-ийн хувьд бол нэг олон юм бас одоо анкет гэж байгаа юм шаарддаг. Ер нь хамгийн гол юм нь ерөөсөө л эсэл байдаг. За бусд нь бол яг хоо мэдээж англи хэлний тестийн TOEFL-ийн оноо байх хэрэгтэй. За бакалавра төгссөн байх хэрэгтэй ч гэдэг юм уу те тодорхой хэмжээнд ажилласан байх хэрэгтэй гэдэг юмнууд бол нэг айхтар асуудлууд биш. Хамгийн гол юм нь одоо чи дээр өгөх гэж байгаа бичиж байгаа эсэн дээрээ чи өөрийгөө яг энэ миний сурах гэдэг юм. Яг энэ миний зорилго. Энийг сурцсанаар би нэг ийм төрх гээд байна. Ийм төрчнөр би одоо энэ ажиллаж байгаа салбартаа ч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү өөрчлөлтийг гарах боломж байна гэж харж ийн гэдгээ л айгу товч бөгөөд тодорхой байдлаар гарах хэрэгтэй. Тэг ер нь бол тийм тэгээд процессын хувьд бол тэгэхээр миний хувьд бол бараг 3 жил явсан гэхэр чинь ингээл хамгийн анхны эсэнээс ахуулаад хамгийн сүүлд тэнцсэн эсэгийн хооронд миний эсэ одоо хідэн одоо бараг 100 удаа ч юм уу те өөрчлөгдсөн бах ингээл засагдаал явдаг. Айгу эрт эхлэх нь айгу чухал. Түүнээс юу гэдэг нэг өдөр юм уу 2 өдрийн дотор чи суугаад эсэгээ бичнэ гэж байхгүй. Тэр чинь ингээд 1 жил 2 жилийн процесс явна. Эсэ бичгээс өмнө чи зөвхөн бодоод эхлэн шүү дээ. За би яг ийм мэрэгчлэр сурах гэж энийг ямар хөө байдлаар тайлбарлах уу? Миний хийжсэн ажилдаа энэ яаж уйлдах вэ гэдэг юм уу те. Тэгэхээр нэг тиймэрхүү дотоод ингээд бодоод явах тиймнүүд бол бас маш эртнээс эхлэх хэрэгтэй. Тэгээд тэрийгэ дараа нь цаасан дээр болгох
тий. Тэгээ цаасан дээр буулгасан мэдээж хит удаач засварлан өөр хүмүүсээс уншуулна, саналыг аавн, санааг нь тусгана гэдэг ингээд олон юмнууд явна л да. Одоо магистр хийгээд ирсний дараах ган тушиг. За өмнөх ган тушиг хоёр хэр ялгаатай байв? Чи Америкаас ямар үнэт зүйлийг өөртөө одоо авчирч чадсан, олж авч чадсан бол? Яг хоо миний хувьд бол магистрийн дараах өмнөхөөс илүү бакалаврын өмнөх дараах ган тушиг бол айгүй том өөрчлөлттэй байсан баг. Илүү том өөрчлөлттэй. Бакалавраас би нөгөө Америкт төгссөн. Тэгэхээр тэн дээр хамгийн том ялгаа гарсан баг. Яагаад вэ гэхэлэр нэгдүгээр тийм цоошин орчинд анхудаага орж үзчихсэн. Хоёрдугаарт дөнгөж одоо 17 8-тай очижсэн тий. За тэгээд ерөөхдөө бүх одоо чи тухайн улсад хаанч байсан гэдээ амьдрахад зөвхөн одоо академик юмнаас гадна чи айгүй олон бие даах чадварууд тийм үү. Тэр айгүй их суусан. За Америкийн боловсролын системийн хамгийн одоо миний боддог давуу талууд гэх юм бол багш төвтөхөөс илүү оюутан төвтэй тийм. Тухайн оюутныг өөрөөр нь яриулдаг, тухайн оюутныг санал бодлыг илэрхийлүүлдэг. За тэгээд санал бодлоо яаж эмгэгцэгтдээ илэрхийлэх үү? Хэрвээ чи судалгаа хийж байгаа бол ямархуу байдлаар яаж үр дүнтэй судалгаагаа хийх үү? Тэрийгээ яаж хүмүүст ам болон бичгийн хэлбэрээр танилцуулах уу те? За тэгээд олж ирсэн мэдээллүүдээ ямар байдлаар нэгтлэх үү, олон талаас нь нэгтлэх үү гэд тиймэрхүү юмнуудыг заадаг болохоор тэр айгүй одоо юу гэдгийг хүн болгонд ирээдүйн амьдралд нь болон хувийн болон одоо professional career-т нь бол айгүй нөлөөлдөг те. Одоо тухайн хүн мэдээлэл ямархуу байдлаар процесс хийх үү? Процесс хийсэн мэдээлэл чи яаж хүмүүст хүргэх үү? Тэгээд яаж одоо юу гэдэг хүмүүсийг бас тодорхой хэмжээнд ятгахул гэсэн үг шүү дээ. Надад нэг ийм санал байна. Ийм санаа нэг гэдэг яаж тайлбарлаж хүнд ойлгомжтой байдлаар явах үү те. Тэгээд одоо critical thinking гэдэг шүүмжил сэтгэлгээ гэж яриад байдаг те. Тиймэрхүү юмнууд айгүй сайн хөгждөг юм болов уу гэж утсан. За тэгэхэд нөгөө талаасаа болохоор яг хүн бие даагаад амьдрах. Одоо жишээлбэл юу гэдгийг очиол чи нэг байранд ороод цаанаас ч одоо хуучин бол ээж автгаа амьдарч байгаа тогны мөнгө, цахилгааны мөнгө, хоолны мөнгө гэж ерөөс юм ч санаа зовхгүй шүү дээ. Яг өөрөө ганцаараа бие даагаад амьдрахад тэр болгон санаа зовно те. За тогныхоо мөнгийг яах вэ? Гар утсаа яаж авах вэ? За тэгээд мэдээж нөгөө дөнгөж очиж байгаа хүмүүс ч гэдгээр бид нар их хэл маань монгол хэл, англи хэл бол илүү 10 жилдээ үзчихсэн болохоор хэлний бэрхшээлүүд айгүй их гарна те. Тиймэрхүү ингээд нэг бэрхшээлтэй яг эхний нэг жил бол айгүй бэрхшээлтэй. Ялангуяа эхний хагас жил бол айгүй бэрхшээлтэй байна. Тэр дундуур юу алдахгүй явах хэрэгтэй л дээ хүмүүс одоо нэг өөрсдийнхөө зорьсон зорилгоо алдахгүй, шантарчлахгүй те. Боли одоо буцын харийг их үе мэдээж зөндөө байна те. Тэр болгоныга даван туулах тийм сэтгэлийн бас шивтэй авах хэрэгтэй. Тинхэд авах хэрэгтэй. Түрүү хэлжсэн шүү дээ. Одоо Fulbright-ийн тэтгэлэг болоо суралцаж төгсөж ирээд Монголдо юу бүтээж чадах вэ гэдгийг чинь хамгийн түрүүнд хард юм аа гэж. Тэгэхээр чиний хувьд өнөөдөр Монгол улсдаа юу бүтээж байна? Ямар одоо залуучууд хэлэхэд би ийм юг олж ирээд одоо энийг ингээд би Монголд хэрэгжүүлэхээ явж байна гэсэн. Тийм Fulbright-ийн тэтгэлэг бол хамгийн гол юм. Ерөнхийдөө энэ чинь нөгөө Америкийн засгийн газар болон Монголын засгийн газрын хоёр орондын оноо засгийн газрын тэтгэлэг хөтөлбөр гэж явдаг. Засгийн газрын тэтгэлэг хөтөлбөрүүд аль ч улс явах зорилго нь юу вэ гэхлээр тухайн оронд зурснаар Монгол улс, Америк улс ч юм уу, эсвэл Монгол улс, Оросын албаны улс, Хятадын бүгд найрамд татал улс гэдэг манай хоёр орны хооронд одоо цаашдаа үүсэж байгаа тэр харилцааг л илүү баттгах зорилготой одоо нөгөө зөөлөн дипломаси гэж ярьдаг шүү дээ. Зөөлөн дипломасигийн л одоо нэг арга хэлбэр нь. Тэгэхээр яг тухайн орныхоо үнд зүйлийг судална, Монгол орныхоо өөрийнх нь онцлог байдалтай тааруулна. За тэгээд тэндээс мэдээж одоо сурж ирсэн шинэлэг санаач гэдэг юм уу, эсвэл шинэлэг арга барилыг нэвтрүүлэх те. Гэх мэтгээр олон төрлийн юмнууд хийж болно. Зөвхөн хувийн амьдрал ч гэсэн хүмүүстээс нэлээд өөрчлөлт гарна. За миний хувьд бол яг юуны хувьд Америкт сурч ирээд ялангуяа магистрийн дараа сурч ирээд хамгийн хийж байгаа зүйл маань нийт юм одоо бодлого гэж ярьдаг. Яг бодлогын чиглэлээр сүүлийн 3 жил ажиллаж байна. За бодлогын чиглэлээр ажиллахдаа илүү олон улсын байгууллагуудад зөвлөх үйлчилгээ тий. Одоо Азийн хөгжлийн банк, НҮБ ч гэдэг юм уу, Дэлхийн банк ч гэдэг юм уу зөвлөх үйлчилгээний чиглэлээр нэлээх явсан. За тэгээд тэр нь ямар чиглэлээр юм бэ? Өөрөө нэг санхүү сүртэй болохоор яг санхүүгийн чиглэлээр. Тэгтээ бодлоготой уялдуулсан байдлаар яаж шин сайн туршлага Монголд нэвтэрч болох юм. Одоо байгаа одоо хэрэгжүүлж байгаа бодлогуудад ямар алдаа дутагдал байгаа юм ч гэдэг юм уу те. Тэрийг олох. За тэгээд тэн дээрээсээ нэмээд саналаа гаргаад явах. Нөгөөд нэг бас нэг том юм бол заавал хүний нэг профешнл карьертэй холбогдохгүй ч гэсэн одоо сайн дурын ажил гэж ярьдаг шүү дээ.
сайн дурын ажлыг бас ерөнхийдөө би бакалавра төгссөн. Бакалавр байх үеэс л нэлээд сайн дурын ажил хийжсэн. За сүүлийн одоо 3 жил сая хэлсний дагуу Америк төгсчтэй холбоо гэдэг энэ удирдах зөвлөлийн гишүүнээр сүүлийн 19 оноос хойш ажиллаж байна. Одоо Teach for Mongolia гэдээ бас хөтөлмөр байна. Зарлагдаад явж байна те. Энэ дээр бас удирдах зөвлөлөөр ажиллаж байна. Ерөнхийдөө хоёулаа илүү боловсрал чиглэсэн тийм сайн дурын төрийн бас байгууллагууд. Тэгэхээр тэр чиглэлээр бас нэлээд одоо цаг заваа гаргаад явж байгаа гэх юм уу да тий. Монгол Америк төгсөгчдийн холбооноос сүүлийн одоо жилүүдэд илүү олон далаацтай тийм хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлээд ах шиг санагдаад байгаа. Тэгээд та нар бол ерөөсөө өөрсдийнхөө туршлагыг мэдлэгийг бол харамгүй одоо хүүхдүүд залуучуудад хуваалцаад байгаа тий. Тэгээд хөдөө орон нутгуудаар явж ажилласан тэр төслийг чинь хараад бол надад маш их бахархах одоо сэтгэл төрж байсан тий. Тэр ч утгаараа маш олон хүүхдүүд гадагшаа явж суралцах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг одоо мотивац одоо сэтлийг авсан байх гэж бол би итгэж байгаа. Тэгээд та бүхэн бас маш их баярлалаа тий сурсан үзлээ ингээд хуваалцаад явж байгаа. За тэгээд дээрэс нь бас нэг зүйл асуухад яг одоо Teach for Mongolia гэдэг ийм хөтөлбөр явж байна. Энэ яг ямар учиртай хөтөлбөр юм бэ? Би бас харж байсан л да сайхан. Тэгээд залуус маань бол хөдөө очиж ажиллах ёстой юм байна. Гэхдээ яг ямар одоо төлөвлөгөөний дагуу хэр хугацаанд ажиллах юм те. Тэгээд ажиллаа дуусныхаа дараа тэр залуучууд одоо ямар зүйлийг өөртөө авч чадсан байх бол та нар ямар одоо алсын хараг харж байгаа бол те. Тэг яг Teach for Mongolia гэдэг яг Teach for All гэдэг олон улсын одоо төрийн бас байгууллага байж байгаа те. Тэр нь одоо нийтлэлийн бараг 60 гаруй орнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд энэ жилээс эхлээд бид нар Teach for Mongolia гэдэг Монголд одоо нэвтрүүлж ин гэсэн үг тий. Тэгээд тэрний гол зорилго нь бол ерөнхийдөө баг дунд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дутагдал хөдөө орон нутгч төр Улаанбаатар хөвжид дээр өндөр байна. Нөгөө талдаа хөдөө орон нутгт бас ингээд ажиллах сонирхолтой тодорхой хэмжээнд тий тодорхой хугацаанд ажиллах сонирхолтой за бакалавра төгссөн ямар ч мэргэжлэр ч төгсөж болно. Тэгэнгүүтээ тэрийг ингээд бас түгээх сонирхолтой залуучууд байна. Тэгэхээр тэр хоёрыг хооронд нь холбоё гэсэн үндсэндээ нэг тим чиглэлтэй. За тэгээд тэрний үр дүнд яах вэ гэхлээр бид нар одоо 3 сарын 15-наас эхлээд анкета авч ийн 5 сарын 1 хүртэл явна. Тэн дээрс шалгарсан бакалаврын зэрэгээ төгссөн оюутнуудыг бид нар сонгон шалгаруулад за хамгийн их багшийн дутагдaltaй байгаа орон нутгч юм уу сумдууд руу 2 жилийн хугацаанд тухайн оюутныг одоо авчиж ажиллуулах юм. Одоо яг л үндсэндээ ерөнхий боловсролын сургуулийн багшаар л ажиллана гэсэн үг байхгүй 2 жилийн хугацаанд. За тэр хугацаанд мэдээж цалингаа авна. Тодорхой хэмжээний амьдрах орчныг бид нар бүрдүүлж өгнө. За тэгээд тэрийг амжилттай дүүргээд ирсний дараа юу гэхээр тэр чинь бол нэг гэсэндөө эдгээр залинтай ажиллаж байгаа ч гэсэн сайн дурын ажилтай одоо дүүцхүүц байдлаар бас бодож болно тий. За тэгээд энд орсны ашиг юу вэ гэхээр нэгдүгээр чи Teach for Mongolia гэдэг тийм том одоо network сүлжээнд орчиж байна гэсэн үг. Тэгэхээр тийм хүмүүстэй явж байна. За бид нар бол нэлээд том байгууллагуудын одоо хандив тусламжийн үндсэн дээр энэ юу маань бий болж явж байгаа санхүүжилтийн хувьд тэгэхээр бас тодорхой хэмжээний Монгол улсад одоо бизнесийн салбарт тэргүүлж байгаа хүмүүстэй тодорхой хэмжээний менторшип ч гэдэг юм уу тийм мэдлэг хуваалцах, танилцах тийм боломжууд ус бүрдэн. За дараа нь чи магистрийн төвшөнд цаашаа гадагшаа ч юм уу дотооддоо сурья гэхэд тодорхой хэмжээний тэтгэлэгт одоо боломжууд бий болно гэж үзэж байгаа. Ерөнхийдөө одоо ингээ хараад хахад томоохон тэтгэлэг хөтөлбөрүүд юуг илүү анхаардаг вэ гэхээр тухайн хүн мэдээж бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй, ажилласан туршлагатай байх хэрэгтэй гэж байдаг ч гэсэн чи ерөнхийдөө ажлынхаа хажуугараас юу хийж исэн юм бэ? Одоо чи юу гэдэг нь тухайн амьдарч байгаа нийгэмдээ ч гэдэг юм уу тухайн амьдарч байгаа хот суурьшлийн бүстэй ямар хуу байдлаар одоо юу гэдэг нь сайн дурын ажил хийж исэн юм уу? Ямар чиглэлээр ажил хийж исэн гэдгээр бас нөгөө тухайн хүний үнэхээр энэ хүн энийг зориод байна уугүй байна уу гэдгийг бас тодорхойлох айгүй том шалгуур үзүүлэлт болчдөг тийм. Тэгэхээр Teach for Mongolia-гаар бас 2 жилийн хугацаанд ингээд яваад ирсэн тохиолдолд тухайн хүнд бас нэг тийм одоо түүх үүсчнэ л гэсэн үг байхгүй юу? Ерөөхдөө энэ хүн бол яг үнэхээр энэ чиглэл одоо юу гэдгийг нийгмийн сайн сайхны төлөөч гэдэг юм уу эсвэл нөгөө талдаа ингээд нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах гээд ажиллаж байгаа хүн муу юм байна гэдгийг одоо юу гэдэг 2 жил чи тэнцээ ингээд яваад ятсан болохоор айгуу том баталгаа болоод өгчөж байна тий. Гэх мэтчлэн айгуу олон давуу талууд үүснэ. Тэгэхээр Teach for Mongolia маань ерөөхдөө үндсэн зорилго маань тийм байж байгаа. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд заавал багшийн мэргэжлэр төгссөн байх
шаардлагатай юу? Эсвэл бол одоо зарим залуус маань одоо бакалаврын газрыг хамгаалсан мөртлөөс бас хөдөө орон нутагт ажиллах ч юм уу те яг одоо өөртөө ийм олон нийтийн сайн сайхны төлөө ажиллах гэсэн зорилготой сонирхолтой залуус байж болно шүү дээ. Тэгэхээр заавал багшийн мэргэжил төгссөн байх хэрэгтэй юм уу? Эсвэл бол хамаагүй зүгээр дараа нь та нар тэнд очсныхан дараа тэднийг дадлагжуулаад те сургаад авч болох юм уу? Заавал багшийн мэргэжлэр төгссөн байх албагүй. Заавал багшийн сургууль төгссөн байх албагүй. Ерөнхийдөө одоо 5 сарын 1-ээс хойш бид нар сонгон шалралтаа хийсний дараа зуны турш тийм төр өвчлсөн маягийн сургалт семинарууд явна. За тэн дээр болохоор очиод яах вэ? Ерөнхийдөө багш хүн ямар байх хэвээр юм те гэдэг талаас нөгөө талаас сонгосон хичээлүүд нэр ямар хөө байдлаар яаж орох юм гэдэг одоо сургалтууд өгөөд явчихна. За тэгэхээр бол заавал багшийн багшийн мэргэжлэр төгссөн байх бол албагүй л гэсэн үг тийм. Миний хувьд бол залуучуудад аюу тум боломж болж байгаа. Дээрээс нь өөрсдийгөө одоо олж авах те өөрийгөө нээх би яг юу хийх гээд байгаа юм те би нийгмийн төлөө өнөөдөр юу хийж чадах юм бэ гэдгийг бас олж чадах бас нэг цонх байх болов гэж бодож байна. Тэ ерөнхийдөө одоо юу гэдэг нэг сайн дурын ажил хийх юм бас ялангуяа залуучуудад 10 жил байхаас ахуулаад оюутан байхдаа ч гэсэн сайн дурын ажил хийх нь хамгийн том давуу тал нь бол ерөнхийдөө өөр салбарт ороод өөр ажил хийж үзээд өөр хүмүүстэй харьцаж үзснээр одоо юу гэдэг чи юмыг харах өнцөг чинь нэгдүгээр олон талаас хардаг болно. Хоёрдугаар чамд ямар сонголтууд байгаа вэ гэдэг дээр бас тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод байгаа юм тий. Одоо юу гэдгийг бидний хувьд ч гэсэн яг 10 жилд төгсөөд цөөхөн эдийн мэргэжил мэддэг шүү дээ. Хуульч, эдийн засагч, инженер ч гэдэг юм уу. Ерөөсөө нэг тиймхэн эдийн мэргэжил мэддэг. Тэгээд тэрнээс цаашаа эдийн засгийн дотроо зөндөө задраад явна. Бизнесийн удирдлагчийн дотроо зөндөө задраад явна. Нарийн мэргэжлүүд чинь зөндөө задраад явна. Тэр болгон дээр энэ яг юу хийдин гэдэг ерөөхдөө төсөөл байхгүй явсаар байгаад одоо юу гэдгийг манай аав тийм болохоор би инженер болох гээд байгаа. Манай ээж хуульч болохоор би хуульчлах гээд байгаа гэдэг юм уусгүй. Манай гэрийнхэн намайг эдийн засгч бол гэсэн болохоор эдийн засгч болсон гэдэг тиймэрхүү юм байдаг шүү дээ. Тэгэхээр тэн дээр одоо ийм сайн дурын ажил хийгээд олон хүнтэй олон салбарын хүмүүстэй харьцснаар хүн энэ чинь ийм юм хийдэг юм байна шүү дээ. Энэ бол тэгээд надад айгүй сонирхолтой юм байна. Эсвэл нөгөө талаар энэ чинь ийм хийд юм байна. Энэ бол миний одоо зан характерт угаасаа нийцэхгүй юм байна гэдэг тэр хүн бол ингээд тодорхой хэмжээний шүүлтүр хийгээ явчихж байгаа тийм. Тэгэхээр сайн дурын ажил хийх бас тэгж өөрийгөө олж мэдж авч чадна. Нөгөө талаар айгүй олон салбар бүрийн хүмүүстэй уулзаад явах нь айгүй одоо юу гэдэг мэргэжлээ сонгох тал дээр айгүй төхөн болдог. Ерөнхийдөө масагийн бидний хийж байгаа хамгийн гол юм ерөөсөө тэр түүншүүд хүн болгоныг очиод Америкт сур гэдэг байгаа юм шиг уусаа тэр боломж байхгүй тийм. Тэгэхээр бид нар өөрсдөө мэргэжлээ сонгохдоо ямар замлаар явж ирсэн. Та хэд бас мэргэжлээ сонгохдоо ямар хуу замаар явбал та хэд илүү одоо зөв тал руугаа шийдвэр гаргаж болох юм. Гэхдээ магадгүй тэр нь бас буруу гэж болно шүү дээ. Ерөнхийдөө бакалавра нэг мэргэжлээс сурчаад тэрнгүүрийг хийж ажиллаагүй хүмүүс зөндөл байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр ядаж одоо тэр зөв голдрол руугаа ороход нэг иймэрхүү системээр бид нар явсан шүү. Магадгүй энэ чиний хувьд бас байж болох юм. Гэхдээ нөгөө хүний характер шалтгаалаад магадгүй тэр нь бас огт хамааралгүй ч бас байж болно тий. Тэгэхээр зүгээр тийм сонголтууд байгаа шүү гэдэг л хүмүүс өөрсдөө их эртнээс олоод тэрийг тодорхой хэмжээнд мэдээд явах нь зөв шийдвэр гаргахад бас тодорхой хэмжээнд төхөж болох юм уу гэдэг байдлаар л яваад байгаа юм л та тий. Одоо ер нь бол миний ойлгож байгаагаар одоо хүмүүс одоо ер нь бол сүүлийн үед brainstorming тий mind mapping одоо зураглал хий өөрийгөө ингээд томоор хаа тий олон санаануудаа хэлгээл ингээд бодоол тэрийгэ цаасан дээр буулга гэл. Тэгэхээр тэр нь л та нар туслаад тэр зураглалыг гаргахад олон санааг өгөөд тэр дундаас хүн өөрийгөө олж авахд ажиллаад байна шүү дээ тий. Тэгж яа гэсэн үг. Одоо юу гэдэг нь төрнөөс тий. Хэрвээ чиний өмнө эдийн засаг хуульч гэдэг хоёр сонголт байх юм бол чи аль нэг нь сонгоно тийм үү? Чиний өмнө 10 хэдэн сонголт байх юм бол магадгүй 20 хэдэн сонголт байгаа. Тэндээс шигшээд 10-таа үлдчихвэл бас сонголт чинь бас нийлээл олон сонголттой болчиход байна шүү дээ тий. Тэгж явж байгаад яг оюутан болоход бас нэг одоо 1-р курстэй ч юм уу 2-р курстэй ч хичээлүүд авахад магадгүй за энэ биш байсан юм биш үү гэдэг дахиад солих бас боломж гарч ирнэ тийм үү. Тэгэхээр ер нь бол тийм олон зурагтай байх хэрэгтэй. Тэгээд нөө түрүүн өөрөө хэлсний дагуу ингээд надад ийм сонголт байгаа юм байна. Миний зан характер ийм юм байна. Энэ хүнтэй уулзсан чинь ийм ярьж байна. Энэ хүнтэй уулзсан чинь бас нэг ийм ярьж байна ч гэдэг юм уу те. Тиймэрхүү одоо шийдвэр гаргахад хэрэгцээтэй аль болох олон мэдээллээр л илүү мэдээллээр л хангах зорилготой гэсэн үг юм да те. Сайн дурын ажил одоо масагийн хувьд ч бай те. Тийм зорилготой байгуулга байгаа юм. Эргээд хойлоо Fulbright-ийн тэтгэлгийнхаа одоо сэдвээр оръё л доо. Fulbright-ийн тэтгэлэг бол зөвхөн одоо магистр бакалаврт явж байгаа оюутнуудад тэтгэлэг олгоод байгаа юм биш, тий? Өөр олон чиглэлээр бас
оюутнууд одоо хүмүүст мэрэгжил дэвшлүүлэх ч үгүй юм уу эсвэл бол одоо хоёр дахь мэрэгжлийн эзэмшигч үгүй юм уу те гэх мэтчлэн олон тэтгэлгүүд олгоод идэм байлээ те. Тэгэхээр Fulbright-ийн тэтгэлгийн талаар яг одоо аппликейшн авч байгаа тэтгэлэг маань яг ямар тэтгэлэг байгаад байна тэр талаар бас зөв. Fulbright-ийн хувьд болохоор яг магистрийн чиглэлээр явж байгаа. Ер нь Америк, Монголын засгийн газрын оронд бакалаврын тэтгэлэгч байгаа тодорхой хэмжээний магистрийн тэтгэлэг байгаа. За тэгээд англи хэлний багш нарыг бэлдэх тэтгэлэг гэж бас Fulbright дотор байж байгаа тийм. Миний явсан нь болохоор одоо яг Fulbright-ийн магистрийн тэтгэлэг. За тэгээд тэр дотор бол ерөнхийдөө олон чиглэлээр ч сурж болно тийм үү. За бодлогын чиглэлээр наад шиг сурж болно, бизнесийн чиглэлээр, эсвэл бүр нарийн мэргэжлийн инженер ч юм уу, эрүүл мэнд. За тэгэл цаашаа одоо орчин үед чинь нөгөө бас нэг сонирхолтой үзэгдэл нь юу вэ гэхээр одоо 10 жилийн өмнө байгаагүй мэргэжлүүд одоо айгүй хэрэгтэй болж байна тийм одоо шууд дата анализ гэдэг мэргэжил бол тухайлан төдийлөн 10 жилийн өмнө сонсогддог байсан бол одоо тэр мэргэжил айгүй чухал болж байна. За технологи хөгжихээр компьютерийн чиглэл ч юм уу те програм хангамж тэр чиглэлийн мэргэжлүүдээс нэлээд өргөн хэрэглээтэй эрэлттэй болж байна Монгол улсын түвшинд ч гэсэн олон улсад ч гэсэн те. Тэгэхээр тэр болгоноор сурах боломжийг олгож байна гэсэн үг ерөнхийдөө тийм. Хэдэн үе шаттай явагддаг юм бэ? Аппликейшн өгчөө дараа нь ярилцлаганд бас сурах хэрэгтэй. Тийм. Fulbright-ийн тэтгэлийн хувьд бол ерөнхийдөө процесс бол нэлээд удаан. Бараг жил хагасаас 2 жилийн хугацаанд чиний нэг анх бэлдэж эхлснээс сургуульд явах хүртэл нэлээд урт хугацаанд үргэлжилдэг. За одоо цаг хугацаа магадгүй наашаас жоохон өөр болсон байж байгаа. Миний хувьд яаж байсан бэ гэхээр 16 оны 4 сард би анкета яг өгч ирсэн. За 16 оны 4 сард өгчөөд 6 сарын сүүлээр лөө за чи эхний шатндаа тэнцлээ одоо ярилцлагын шатнд дуудагдаа. За 6 сардны ярилцлаганд орчоод тэгээд тэрнээс удалгүй бас нэг 2-3 хоногийн дараа яг үндсэн шатндаа тэнцлээ гэд хариу өрчижсэн. Тэгэхээр ерөнхийдөө тухайн жилийн 6-7 сарын үед чи үнэхээр Fulbright авч чадсан уу гэдэг шийдвэр чинь бол гарчна. За тэрийг шийдвэр гарчаад бүх юм болчлоо гэсэн үг ба ш. Нөгөө талаараа чи яах ёстой гэхээр одоо тэрний дараа чи сургуулиуд руу аплай хийх хэрэгтэй. Сургуулиуд руу аплай хийх ерөнхийдөө магистрийн төвшөнд болохоор Америк нэгдсэн улсын сургуулиуд тухайн жилийн 12 сард байдаг юм. Тэгэхээр чи 6-7 сарын үед Fulbright-а баталгаажуулчаад үлдсэн одоо 12 сар хүртэлх хугацаанд юу хийх гэхээр сургуулиудын анкетыг бэлдэнэ гэсэн үг. Сургуулийн анкетанд юу орох вэ гэхээр мэдээж чинь үсэгээ дахиад бичнэ. Тухайн сургуулийн шаардлагад нийцүүлээд нөгөө талаар хэрвээ чи TOEFL-ийн оноо авсан бол асуудалгүй. TOEFL-ийн оноо чинь тодорхой хэмжээнд хүрэхгүй байх юм бол дахиж TOEFL өгөх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь одоо нөгөө стандарт тестүүдүүд GMAT ч юм уу GRE ч гэдэг юм уу те. Тэр тестүүдийг чи яг бас одоо 12 сард аппликейшн өгөхөөс өмнө цаашаа явуулах хэрэгтэй. Тэгээд тэрэндээ бас бэлтгэх хэрэгтэй те. Тэгээ ингээд 12 сар гэхэд чи Fulbright-а баталгаажуулсан сургуулиудын анкетыг бэлд. За 12 сар сургууль руугаа явууллаа. За тэгээд дараа жилийнх нь 4 сарын 15 гэхэд ерөнхийдөө сургуулиуд чам руу хариугаа өгнө. Чамайг авъя, авахгүй гэсэн шийдвэрүүдэд танилцуулна те. Тэгээд шийдвэрүүдэд танилцуулаад хэрвээ одоо сурж нөхсөн сургуулиуд ч юм уу эсвэл чиний сонгосон сургуулиуд чамайг шалгаруулад авцсан байх юм бол чи тэр жилийнхаа намар нь буюу 8 сард явна гэсэн үг. Аваагүй юу яах вэ? Хэрвээ чи сургуулаа авч чадаагүй бол нэгсэндээ явж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр Fulbright-ийн тэтгэлгээ чи хэдийгээр авцсан ч гэсэн сургуулаа тэнцэж чадахгүй бол бас одоо явж чадахгүй л гэсэн боломж үүсэхгүй л гэсэн үг байхгүй юу юм бол. Би бол одоо бодохдоо за тэтгэлэг авцсан л бол ер нь бол одоо миний үе таалга бүгд нэгтчлээ гэж би бол ойлгох гэдсэн байхгүй. Тэгэхээр үгүй байна шүү дээ. Ер нь тэр тэтгэлэг чинь нөхцөлний юу гэхээр Fulbright-ыг чамд өгье. Тэгтээ чи сургуулиудаа бас тэнцэх ёстой шүү гэдэг нөхцөлтэй байхгүй тий. Яг хөө тэгтээ ерөнхийдөө миний сонсноор бол их сургуулиудаа тэнцэхгүй байх тохиолдол ховор байдаг байх гэж би бодож байна. Яагаад тэгэхээр нэгэнд Fulbright гэдэг чинь бас тодорхой хэмжээний нэлээд шалгуураар явцсан хүмүүс болохоор бага байдаг болов уу гэж би бодож байна. Тэгтээ ер нь бас бүтэхгүй байх магадлал бол мэдээж тодорхой хугацаанд байгаа л гэсэн үг тий. Тэтгэлэгт одоо материалаа өгөхөөс өмнө ерөнхийдөө хүүхдүүд сургуулаа харцсан байх хэрэгтэй юу? Эсвэл бол зөвхөн өөрийнхөө л одоо би одоо мэргэжлээ дэвшлүүлэх хэрэгтэй байна. Би суралцах хэрэгтэй байна гэдгийг л үзүүлэх хэрэгтэй юм уу? Яг хүмүүс янз бүр байдаг бах. Гэхдээ ер нь бол чи сурах гэж байна гэдэг чинь чи сурах чиглэлээ тодорхойлцсон байна гэсэн үг. Сурах чиглэлээ тодорхойлцсон байна гэдэг чинь чи тодорхой хэмжээнд аль сургууль миний энэ чиглэлээр боломжийн гайгүй гэдэг судалгаагаа хийцэн байна гэсэн үг тийм. Тэгэхээр ер нь тэд нар бол угаасаа хийгдсэн байдаг болов уу гэж бодож байна. Хэрвээ нэгэнд чи үнэхээр одоо энд ингээд орох гээд хичээгээд айгүй serious байгаа бол угаасаа чи мэргэжлээ сонгоцсон байх хэрэгтэй. Мэргэжлээ сонгоцсны үндсэн дээр за энэ сургуулиуд айгүй дажгүй байна гэдэг тодорхой хэмжээний бас нэг юутай болцсон листтэй болцсон байх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тийм.
За тэгэхээр одоо Америкт төгсөж ирсэн хичнээн залуус танай одоо байгууллага дээр чинь байна тий. Ер нь бол Америкт төгсөж ирсэн л бол танай төрөмс байгууллагад танай одоо нэг гишүүн болоод орж болох уу, нээлттэй юу. За тийм магадгүй нөгөө нэг олон нийтийн ажил хиймээр байна тий. Хаана хандахаа бодож сууж байгаа ч юм бэлээ тий. Тэр байгууллагад орох уу эсвэл дэше авах ч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр залууст бас Масагийнхаа тухай. Тийм, ерөнхийдөө Масагийн хувьд бол яг удирдах зөвлөлд одоо нэг 20 гаруй гишүүд байгаа. Удирдах зөвлөлийн гишүүд гэдэг явдаг. Бид 2019 оноос ерөнхийдөө 2 жилийн хугацаатай явдаг. Тэгээд сая өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас нөгөө ковид гэдэг бас тодорхой хэмжээний бидний ажлууд саатсан. Тийм учраас одоо байгаа тузын гишүүд маань 1 жилээр уртсгаад одоо юу гэдгийг ажиллаж байгаа. Тэгэхээр энэ жилийн намар гэхэд бид нар бол яг борд байна тодорхой хэмжээнд солигдох хэрэгтэй. Гэхдээ борд бүгдээрээ солигдчихгүй яа. Тэгэхээр тухайн байгууллагын залгамж халаа гэдэг утгаараа тодорхой хэмжээний хүмүүс нь үлдээд дараагийн хүмүүстээ бид нар урд нь юм хийжсэн шүү гэдэг явахгүй бол бүгдээрээ солигдчиход дараагийн хүмүүс цоошноор ороод ирчихээр бас урд нь юу хийж илаа, яаж илаа гэдэг тийм асуудлууд үүснэ. За заавал борд энэ буюу одоо удирдах зүйлийн гишүүн болохгүйгээр сайн дурын ажилд оролцох бүрэн боломжтой. Манай гишүүд бүгдээрээ гишүүн болоод Масагийн гишүүн болоод бидний хийж байгаа одоо юу гэдгийг оюутнууд зориулсан хөдөө орон нутгийн аяллууд, за Улаанбаатарт хийж байгаа сургуулиуд, за тэгээс ер нь сүүлийн 2-оос 3 жилийн хугацаанд бидний аюул олон ажиллагаанууд нөгөө цахим хэлбэрээр хийдэг болсон. Заавал очиж одоо хийгээд байгаа. Угаасаа нэгдүгээр боломжинч байсангүй, хоёрдугаарт тэгж хийсэн бас үр дүнтэй юм аа. Илүү олон хүнд орчлох юм байна. Зөвхөн нэг сургууль дээр явжснаас 2-3 сургуулиудыг нийлүүлээд бид нар зүүмээр ч юм уу ингээд workshop ч гэдэг юм уу, сургалт ч гэдэг юм уу, эсвэл ингээд guest speaker маягаар явуучвал илүү үр дүнтэй байна гэдэг. Тиймэрхүү юмуд явж байгаа. Тэгээд тэн дээрээ бид нар бол байнгын одоо юу гэдэг сайн дурын хүмүүс байнга одоо хайж тэрл хэлж идэг те. Тэгээд яг түрүүний хэлсэн одоо мэрэгчлээ сонгох, аппликейшнээ бэлдэх, эсээгээ яаж бичих үү, альбан имэйл яаж бичих үү те. За тэгээд ерөөхдөө хувийн санхүүч гэдэг юм те. Ингээд айгүй олон чиглэлээр бид нар ингээд workshop-ууд хийгээ явдаг болохоор сайн дурын хүмүүс бол одоо боломжууд зөндөө байгаа гэж ойлгож байна тийм. Тэгэхээр одоо яг тэтгэлэгт материал авах гэж байгаа залуучууд та нарт хандаад надад туслаач те. Гэт ингээд тусламж хүсвэл та бүхэнд тийм одоо яг хийж байгаа ажил одоо юу гэдэг гаргацсан байгаа төлөвлөгөө байна уу? Бага. За одоо манай Масач болохоор өөрөө одоо Америк төгсөгчдийн холбоо гэж явж байгаа. За бидний сүүлийн 2 жил, бараг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа Education USA гэж хөтөлбөр байгаа. Education USA хөтөлбөр нь юу вэ гэхлээр одоо юу гэдэг Америкийн одоо ихтэй сургуулиуд боловсролын системийг тодорхой хэмжээнд Монголд таниулах, нөгөө талдаа тэнд сурах гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд мэдээлэх, одоо аппликейшн яаж бэлдэх вэ? Америкийн сургуулиуд яаж шалгуулалтаа явуулдаг юм бэ? Та нар тестүүдээ яаж бэлдэх юм бэ гэдэг юм одоо боловсролын зөвлөгөө өгөх team Education USA Mongolia гэдээ байгаа тий. Тэгэхээр тэнд бас хандаад манай Масагийн веб пэйжээр ч ороод болж болно. Education USA Mongolia ч гэдээ байгаа. Тэгэхээр тэрнгээр ингээд хандаад бидрээс зөвлөгөө өгөх зөвлөгөө авах бүрэн боломжтой гэсэн үг. Түрүүн өөрөө хэлжсэн тий. Fulbright-ийн тэтгэлэгт тэнцэхэд бол энэ бол одоо 2 жилийн одоо миний ойлгосноор бол бараг л одоо 2 жилийн процесс болж штэ. За тэгээ дээрэс нь чи өмнө нь бас өгөхөд ингээд 3 удаа би буцаагдчихад 3 дахь удаа 2 удаа буцаагдаад 3 дахь дээр тэнцлээ гэж штэ тий. Тэгвэл магадгүй одоо материалаа өгөхгүйгээр за би тэгвэл дараа жилээс ч юм уу тэрий дараагийн жилээс бэлдээ гэж байгаа хүүхдүүдэд одоо Масагийн залуучууд бас менторшип болоод зөвлөгөө өгч болох нь байна тийм ээ. Тим хөтөлбөрүүд бас хүүхдүүд хамрагдаж болох нь шүү дээ. Тэгэхээр хаана яаж хандах болдог үлээ одоо Instagram-аар ч юм уу, Facebook-ээр ч юм уу те ямар портал сайтаар холбогдож та нартай одоо яг холбогдох уу. За Масагийн болохоор бид нар Масагийн цахим хуудас байж байгаа. За нөгөө талаар Education USA-ийн бас цахим хуудас байж байгаа. За тэгээд одоо social media буюу Facebook, Instagram бид нар бүгдэн дээр нь өөрсдийн гэсэн бас хуудасуудтай тэрнгээр дамжаад бидэртэй холбогдож болно. За манайх төрийн бус байгууллага маань бол бас 2-оос 3 яг зөвлөгөө өгдөг full time хүмүүстэй байж байгаа тийм. Тэгэхээр тэдэртэй маань холбогдоод цагаа товлоод зөвлөгөөгөө аваа явж болно. Fulbright-ийн тэтгэлийн тухайд ч бай, бакалаврын зэргийн тэтгэлийн тухайд ч ерөөхдөө аппликейшн бэлдэх байдлаар ер нь Америкт сурахад ямар алхмаар явах хэрэгтэй ч гэдэг юм уу тийм. Тэр болгон мэдээллүүдийг бол бид нар бол сайн дурын хэмжээнд удирдах зөвлөлийн гишүүд бол манай сайн дурын ажилчид нөгөө талаараа яг үндсэн одоо ажиллаж байгаа бас 2-оос 3 зөвлөхүүд маань өгөөд давхар явах тийм боломжууд байж байгаа гэсэн үг. Ивент тэтгэгч Гамброс.
Тэгэхээр ер нь бол одоо манай хүүхэд залуучуудад залууст бол маш өргөн боломж нэгтчихжээ. Гол нь тэрийг ашиглах хэрэгтэй байна тийм ээ. Өөртөө зорилго тавиад эртнээс төлөвлөгөөгөө гаргаад тийм би яг яах ёстой вэ гэдгээ бол зорилгоо ингээд олоод авахд маш олон боломжтой болцсон байна. Энэ нь бол үнэхээр сайхан дээ. Тэрэн дээр зориулаад та бүхэн бас ажиллаж агаад баяртай байна те. Яа тэгэхээр зарим хүмүүс бол юу гэж боддог вэ гэхээр одоо гадагшаа яваал гэсэн бол тэндээ ингээд үлдчихдэг те. Тэндээ ингээд амьдралаа үргэлжлүүлчихдэг. Ирдгүү штэ надад ч буцаж ирээд гэл ингээд ч нэг юм жоохон юмуд байгаад байдаг. Гэтэл маш олон залуучууд санал зорилгоороо нэгдээд энд ингээд сууж ийн хүүхэд залуучуудад туслах гад те. Сайн дурын ажил хийгээд цаг зав зориулаад сууж байгаа нь бол надад маш сайхан санагдаж байна. Тэгээ дээрэс нь бас би сонсч ирсэн танай Масагийн подкастууд явдаг те. Тэн дээр бол маш олон одоо хувийн туршлагаасаа хуваалцсан олон сонирхолтой ярилцлагууд бас орсон байд юм байлээ. Зарим үед өөрөө бас хөтлөгч хийсэн. Бидний яг подкаст хийж байгаа. За подкаст хийж байгаа гол зорилго нь болохоор аль болох олон чиглэлээр сурсан, яг Америкт сурсан одоо залуучуудыг те төгсөд ирсэн, зарим ажиллаж байгаа, зарим нь дөнгөж төгсөд ирсэн хүмүүсийг оруулах. Тэгээд ерөнхийдөө бас яг тэдний замналыг сонсох те. Тухайн хүн яаж шийдвэр гаргаж ирсэн, тухайн хүн яаж мэрэгчлээ сонгож ирсэн, тухайн хүнд ямар бэрхшээлүүд бас тухайд байсан. Хэрвээ чи дахиад ингээд эхнээс нь Америкт сурах байсан бол ямар алдааг чи давтахгүй байх байсан ч гэдэг юм уу те. Нөгөө түрүүний ярьсан аль болох олон мэдээллийг л одоо цаашаа сурах гэж байгаа залуучуудад гаргаж өгснөөр тэд нар бас ингэх байсан юм байна шүү дээ, тийх байсан юм байна шүү дээ, ингэж бодох байсан юм байна, ингэж бэлтгэх байсан юм байна гэд. Ерөнхийдөө ингээд ажиглаад байхад цаг хугацаан дээр айгүйх манайхан алдаа гаргаад байдаг. Альва аппликейшнээ бэлдэх, альва одоо юу гэдэг тэтгэлэг хөтөлбөрт аплай хийхэд маш эртнээс төлөвлөж бэлдэх ёстой гэдгийг төдийлөн ухаарахгүйгээр айгуу тулгаж агаад за нэг эсэ бичээл өгчөхөд ерөөдөө болчих юм байна. Эсвэл одоо юу гэдэг ингэсэж жагаад нэг TOEFL өгчөхөд нэг болчих юм байна гэдэг тийм ойлголтуудтай яваад байдаг. Тэгэхээр үнэхээр өөрийн чинь хүсэл зорилго нь байгаа бол айгүй эртнээс бэлдэх те. Магадгүй ч энийг удаа тэнцэхгүй байх магадaltaа те. Тэгээд тэрнээс бас шантарчлахгүй те. Хоёр дахь удаага угаад бас тэнцэхгүй байж болно те. Миний хувьд тэгэхээр ингээд шантраа за энэ ч ер нь болохгүй л байсан юм байна да гэд болчих болохгүй. Үнэхээр чи өсөж байгаа бол ингээд тултал нь яваад л үр дүнгээ одоо харах нь айгүй чухал те. Тэгэхээр тэр болгон дээр бид нар одоо юу гэдгийг очоод оюутнуудад хөдөө орон нутагт очоод ярихдаа Улаанбаатарт ярихдаа подкастаар ярихдаа нөх хүмүүсийн нөгөө дандаа болж бүтсэн юмнуудаас гадна бас болж бүтээгүй те тэр юмнуудыг бас ингээд үзүүлэхээр сонсохоор нөгөө хүмүүс маань энэ чинь зөвхөн надад тулгараад байгаа бэрхшээл биш юм байна. Угаасаа ингэж явдаг ингэж явж исэн хүмүүс чинь бүгд л тодорхой хэмжээний бэрхшээлтэй тулгарч исэн юм байна те. Бас ийм амархан юм биш байна гэдэг тийм ойлголтыг л өгөх гээд байгаа зорилготой юм гэсэн үг тийм. Тэгэхээр та бүхэн бас сонсоод үзээрэй SoundCloud дээр Anchor FM дээр тэгээд Apple podcast дээр ингээд маш олон сонирхолтой ярилцлагууд орсон байсан. Тэгэхээр өөрөө тэндээс сонсоод яг өөрт тохирох тийм ээ. Яг өөрөө чи хинбэ гэдгийг олж авахд маш том зураглал гарч ирэхээр байсан. Тэгэхээр та бүхэнд боломж бол маш их байгаа. Хязгаарч шантрахгүйгээр заавал зорилгодоо хүрэхийн төлөө бас тасралтгүй ингээд одоо бүхий л арга замыг ашиглаж те бүхэл талаас мэдээлэл цуглуулж одоо зорилгодоо хүрэхийн тулд ажиллаарай гэж бас миний хувьас зөвлөмөр байдیں۔ Тэгээд Викторийн подкастын маань хугацаа, ярилцлагын маань хугацаа ер нь бол өндөрлж байна. Тэгэхээр магадгүй миний хувьд асууж одоо амжаагүй мартагдсан ч юм уу те өөрийн чинь хувьд сонсогчдод үзэгчдод за ер нь би нэг ингээд бас нэг хэлчмээр санагдаад байд юм аа гэсэн нэг тийм санаа оноо байвал одоо бахан хугацааг чамд үлдээ. За баярлалаа. Яг ерөнхийдөө бол ярий гэж бодож ирсэн юм одоо бүгдийг ярьчлаа. Зүгээр нэг өрөөсгөл ойлголт байгаад байдаг нөгөө хүмүүс гадаад хэлийг сурахаар шууд мэдлэг боловсрол дагаад ирдэг гэдэг тийм өрөөсгөл ойлголт байгаад идэв. Одоо юу гэдэг англи хэлтэй бол амар мэдлэгтэй хүн ч гэдэг юм уу тийм. Ер нь бол хэл сурж байна гэдэг чинь чи мэдээлэл олж авах суугуудаар нэгээр нэмжинэ л гэсэн үг байхгүй юу? Монгол хэл бол угаасаа бид нар 3.2 сая хүн байгаа тийм. Тэгэхээр тэр хэмжээний мэдээллийг бид нар олж авч байна. Англи хэлийг сурснаар дэлхийн одоо хэдэн дээр бомж хүн ярьдгийг тийм үү. Тэгэхээр чи мэдээлэл авах суугаа нэмжин гэсэн үг болохоос зөвхөн англи хэл сурснаар чиний мэдлэг чинь ч гэдэг юм уу мэдлэгийн хүрээ чинь бол тэлэхгүй. Тэн дээр хүмүүс нэг жоохон өрөөсгөл ойлголттой байгаад байдгийн. Тэгвэл мэдээж англи хэл сурснаа чи айгүй том мэдээллийн сан руу нэвтрэх хэрэгтэй болчихж байна гэсэн үг тийм. Тэгэхээр тэр хоёрыг бас хооронд нь ялгаж салгаж байвал айгүй чухал шуул гэж хэлье тий. Мэдээж англи хэл бол одоо маш олон
мэдээллийн сангаас маш олон одоо source-ос те мэдээлэл олж авахд бол маш хэрэгтэй. Тийм учраас залуучууд маань мэдээж англи хэлнийхаа мэдлэгийг маш сайн түвшинд хүртэл өөрийнхөө айл олж авч чадах боломж хэмжээгээр бол олж авах нь маш зүйтэй. За англи хэл хэрвээ одоо магадгүй ямар нэгэн шалтгаанаас болоод англи хэл сурах боломжгүй байвал өөр ямар нэгэн те гадаад хэлийг, солонгос хэлийг, хятад хэлийг те өөрийнхөө сонирхож байгаа явж байгаа чиглэлээр хэл сураарай гэж хэлмээр санагдаад байдаг. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээж авч одоо ирсэн өөрт чинь маш их баярлалаа. Тэгээд бидний подкастыг бас үргэлжлүүлэн сонссон сонсогчид, үзэгчидтэй бас маш их баярлалаа. Тэгээд ажил үйлсний өндөр амжилт хүсье. Монгол залуучуудын төлөө, хүүхэд багцчуудын төлөө маш олон хэрэгтэй зүйлсийг одоо хийгээрэй. Тэ тэр болгонд хүрэхэд чинь ямар нэгэн ажил чинь саадгүй байх болтгоо гэж хүсье. Тэгээд үзэгчд маань бидний битүүрийн өнөөдрийн ярилцлагаар бас өөрийнхөө бодож исэн, тэгээд тархиндаа буулгаж исэн тэр санаануудаа зураглахад бас нэг бага хэмжээгээр тусалж чадсан байхаа гэж би найдаж байна. За баярлалаа подкастн дээр оролцсон. Тэгээд сонсож байгаа бүх залуучуудаа хандаад хэлэхэд ерөнхийдөө бити хурдан шамтраарай те. За тэгээд аль болох өөрийгөө 100 хүмүүсээр хүрээллүүлээрэй те. Тэгсний үндсэн дээр ч дөрөв ярьсан мэдээллийн айгу олон их сурвалжтай болно. За тэгээд тэндээс үндэслээд хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Тэгээд эдгээр одоо эдийн зан чанаруудыг байнга одоо бодож явж байгаарай л гэж захий. Бити шантраарай. Тий, бити шантраарай. Тий, болбогдохгүй юм бол мэдээж зөндөө таарлтан те. Тэгэхээр тэр болгоныг даваад гарах тийм юутай байх хэрэгтэй. Сэтгэлийг тийхэд байх хэрэгтэй. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Одоо Fulbright-ийн тэтгэлийн аппликейшн авж байгаа. За дээрээс нь Teach for Mongolia гэдэг бас маш гоё хөтөлбөр Монгол улсад маань хэрэгжих гэж байгаа. Туршлага нэмэх, санаа оноо нэмэх ийм хөтөлбөр хэрэгжих гэж байгаа. Тэгэхээр тэнд бас өөрийнхөө материалыг өгөөд өөрийгөө сориод үзээрэй гэж бас хэлмээр байна. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахиад уулзцгаая.